Өнөөдрийн энэ дугаараар би сүүлийн үед маш олон хүний дотор таагүйхэн өрнөж байгаа нэг зүйлийн тухай ярих гэж бодлоо. Тэр нь юу вэ гэхээр бид зүгээр л мэдээ үзэж байгаа юм шиг хэрнээ үнэн дээр сэтгэл зүйн хувьд хит их ачаалал авч амьдарч байна. Өдөр бүр л хаа сайгүй уур бухимдал, айдас, гэмт хэрэг, маргаан, эмигнэл, ёс суртахууны доройтол, хин нэгний алдаа, хин нэгний сүрэл, хин нэгний уналт. Ийм бараа мэдээлэл бараг тасралтгүй урсаж байна. Тэгээд хүмүүсийн ихэнх нь үүнийг анзаарахгүйгээр зүгээр л өдөр тутмын нэг хэсэг болгочихсон. Сэрээд уцаавна, сошиал нээн, мэдээ, пост, комент, реакшн, бичлэг, лайв, хэрүүл айдас бухимдал. Тэгээд бараг өдөр эхлээгүй байхад л дотор нэг л хүнд болчдөг. Ядарсан, төгшсөн, ууртай, эсвэл бүр юуч болоогүй байхад харчин гунигтай. Ийм байдалтай олон хүн явж байгаа. Тиймээс өнөөдрийн дугаар бол мэдээ битгий үз, дэлхийд юу болоод байгааг тоох хэрэггүй гэсэн яриа биш. Харин эсэргээрээ бодит байдалтайгаа холбоотой мэдээлэлтэй ухаалаг хүн байх нь зөв. Гэхдээ тэр бүх мэдээлэл чиний дотоод ертөнц рүү хамгаалалтгүйгээр нэвтэрч чиний амар амгаланг эвдэх ёсгүй гэдгийг сануулна. Өөрөөр хэлбэл мэдээлэлтэй байх нэг зүйл, айдас дотор амьдрах өөр зүйл. Энэ хоёрын ялгааг ойлгох нь чухал байна. Бид яг юунаас болж ингэж их ядарч хямарч байна вэ гэвэл асуудал нь дэлхий тэр чигээрээ муудаад байгаа юм биш. Асуудал нь өнөөгийн мэдээллийн орчин хүний анхаарлыг татахын тулд хамгийн хурц, хамгийн шок, хамгийн аимшигтай, хамгийн бараан контентийг төрүүлж түлхдэг болсон. Яагад гэвэл тайван, тэнцвэртэй энгийн мэдээлэл хүмүүсийг удаан барьж чаддгүй. Харин айдас төрүүлсэн, цочроосон, бухимдуулсан зүйл хүний анхаарлыг шууд татдаг. Энэ бол хүний тархины нэг онцлог. Бидний тархи аюулыг анзаарахад анханасаа илүү мэдрэмтгий байдаг. Тиймээс сөрөг гарчиг, аимшигтай зураглал, хин нэгний сүрэл, нийгмийн бухимдал гэд бүх зүйл автоматар бидний анхаарлыг авдаг. Тэгээд хүн боддог. Би зүгээр мэдээлэл авч байна. Гэтэл үнэндээ юу болоод байна гэхээр чи мэдээлэл аваад байгаа биш. Чи аажмаар төгшүүрийг хэрэглээд байна. Энэ том ялгаа юм. Заримдаа хүн шинэ юм мэдэж авлаа гэж байгаа юм шиг мөртлөө үнэндээ дотор нь улам хүнд оргиод идэг. Ягд гэвэл тэр асуудлыг шийдэхгүй хэрнээ бие махбод нь аюул дунд байгаа юм шиг хариу үйлдэл үзүүлээд эхэлдэг. Зүрх хурдан цохилно. Дотор тавгүй болно. Анхаарал сарнина. Хүн амархан уурлана. Нойр хямарна. Тэгээд өөрөө ч мэдлгүй дэлхий, нийгэм маань, Монгол улс маань хэтэрхий хэцүү газар юм а гэсэн мэдрэмжинд автана. Тийм болохоор эхлээд нэг зүйлийг маш тодорхой хэлмээр байна. Бүх мэдээлэл таны чиний мэдрэлийн системд шууд нэвтрэх албагүй. Бүх мэдээлэл чиний дотоод амар амгаланг эвдэх эрхгүй. Чи өрөвдөх сэтгэлтэй байж болно. Чи мэдээлэл авч болно. Чи нийгмийн талаар мэддэг, анхаардаг хүн байж болно. Гэхдээ үүний төлөө өдөр бүр сэтгэл зүйн хувьд нурж унах албагүй. Сайн хүн байна гэдэг нь бүх шаналлыг өөр дээрээ шингээж авч явна гэсэн үг биш. Мэдрэмжтэй хүн байна гэдэг нь өөрийгөө хамгаалалтгүй орхин гэсэн үг биш. Зарим хүмүүс өөрийгөө хамгаалахыг хүйтэн зантай, хатуу болно гэж андуурдаг. Үгүй, тийм биш. Өөрийгөө хамгаална гэдэг бол сэтгэлгүй болох тухай биш. Харин шатаж дуусахгүй байхын тухай. Учир нь төлөв төвшин байдлаа алдсан хүн зөв бодож чаддгүй.
хит ачаалалтай хүн зөв шийдвэр гаргаж чаддаггүй. Өдөр бүр бараа мэдээлэлд живсэн хүн амьдралаа бүтээх эрч хүчээ алддаг. Тиймээс тайван байдал бол сул дорой байдал биш. Тайван байдал бол ухаалаг хамгаалалт. Одоо энэ бүхнээс өөрийгөө яаж хамгаалж болох вэ гэдэг аргачлал руу оръё. Би танд нэг ийм бүтцийг санал болгож байна. Анзаар, шүү, төвлөр, уйлд. Энэ дөрвөн алхмыг санаж байхад л та мэдээллийн орчинд өөрийгөө илүү сайн авч явж чадна. Нэгдүгээр алхам анзаар. Юуны өмнө өөрөөсөө асуу. Би яг одоо мэдээлэл авч байна уу? Эсвэл айдас хэрэглэж байна уу? Заримдаа бид нэг постоос нөгөөд, нэг бичлэгээс нөгөөд, нэг комментээс нөгөөд ороод хэдэн 10 минутын дараа чухам яг юу уншиж, үзэж мэдснээ ч ойлгохгүй үлддэг. Гэхдээ ард нь дотроо хүнд хямарсан мэдрэмжтэй болчихсон байна. Тэгвэл одооноос анзаарах хэрэгтэй. Би яг одоо хэрэгтэй мэдээлэл авч байна уу? Эсвэл зүгээр л doom scroll хийж байна уу? Энэ надад үнэхээр хэрэгтэй юу? Эсвэл миний мэдрэлийн системийг л ачааллуулж байна уу? Анзаарахгүй бол хүн автоматар нөгөө хямралын урсгалд орчихдог. Анзаардаг болмогц дараагийн сонголт үүсдэг. Хоёрдугаар алхам шүү. Энэ алхам бол шүүлтүрдэх, шүүх тухай. Бүх зүйлд нээлттэй байна гэдэг нь бүхнийг дотроо оруул гэсэн үг биш. Тиймээс шүүхийн тулд дараах 3 асуултыг өөрөөсөө асуугаарай. Нэгдүгээрт энэ үнэн найдвартай их сурвалж уу? Энэ мэдээлэл надад яг одоо хэрэгтэй юу? Энэ мэдээлэл үү? Эсвэл шок контент уу? Энэ ялгаатай зүйл шүү. Зарим контент чамд бодит мэдээлэл өгөхөөсөө илүү чамайг цочроох гэж хийгдсэн байдаг. Зарим пост бодит байдлыг ойлгуулах гэж биш, зүгээр л хандлт авах гэж хийгдсэн байдаг. Зарим богино бичлэгүүд чамайг илүү ухаалаг, илүү ойлголттой болгох гэж биш, чиний анхаарлыг яаж хийгээд л барих гэж бүтээгдсэн байдаг. Тиймээс чи шүүх хэрэгтэй. Надад хэрэгтэй мэдээлэл авахын тулд заавал цус, айдас, ойрлох чимээ, эмгэнэлт дүрс, ууртай коммент бүгдийг шингээж авах шаардлага байхгүй. Мэдэж авах ба өөртөө шингээх гэдэг хоёр өөр зүйл. Үнийг маш сайн санаж яваарай. Чи үйл явдлын талаар мэдэж болно. Гэхдээ түүнд сэтгэл зүйн хувьд живэх алдгүй шүү. 3 дахь алхам төвлөр. Мэдээ эсвэл сөрөг контент үзсний дараа өөрийгөө буцааж төлөв төвшин байдалтай авчрах чадвар маш чухал. Яагад гэвэл бидний ихэнх нь мэдээлэл аваад л дараагийн ажил руугаа орчихдог. Гэтэл бие махбод дотор ачаалал нь үлдэж хадгалагдсан байдаг. Тэгэхээр өөрийгөө төвлөрүүлэх энгийн аргууд хэрэгтэй. Жишээ нь уцаа тавиад завсарлага авах. 3 удаа гүн амьсгал авч гаргах дасгал хийх. Бие махбодоо мэдрэх, сул тавих. Гараа хооронд нь халуун дүүхтэл үрээд нүүрэн дээрээ халуун элчийг нь мэдрэх. Нуруугаа цэхэлж тэнээлгэх. Цонхоор гадагшаа харж тэнгэр байгаль орчныг ажих. Боломжтой бол 5 минут алхах. Эсвэл дотроо маш энгийнээр одоо энэ мөчөд би аюулгүй байна гэж хэлэх. Энэ өгүүлбэр биеийг их тайвшруулдаг. Учир нь бидний ихэнх стресс яг одоо бодит аюулт биш, харин байнга дамжуулж буй мэдээллийн ачааллаас үүсдэг. Тийм болохоор бие одоо цаг руугаа буцааж авчрах хэрэгтэй. Би энд байна, би амьсгалж байна. Одоо энэ мөчөд би аюулгүй.
жижиг юм шиг мөртлөө хүчтэй дадал байх болно. 4 дахь алхам үеэлт. Сөрөг мэдээлэл их үзэх тусам хүмүүс авралгүй мэдрэмжтэй болдог. Юу ч өөрчлөх боломжгүй ч юм шиг, дэлхий дандаа л ийм юм шиг, хүн бүр сөрөг муу юм шиг, ирээдүй үнэхээр хэцүү байх юм шиг. Гэхдээ энэ мэдрэмж ихэнхдээ үйлдэлгүй ашиглалтаас үүсдэг. Өөрөөр хэлбэл чадахгүй зүйл дээрээ олон цаг саадах тусам хүн сулардаг. Харин чадах зүйл рүүгээ буцахаар хүн өөрийн хүчээ эргээд олдог. Тиймээс сөрөг мэдээлэл үзсний дараа өөрөөсөө асуу. Би ер нь яг одоо юу хийж чадах вэ? Хэрвээ юу ч хийж чадахгүй бол тэр мэдээлэл дээр дахин үлдэх хэрэггүй. Хэрв хийж чадах зүйлээ бол боломжоор чадах чинээгээрээ хэн нэгэнд тусал. Залбир, хандив үг, хайртай хүмүүстэйгээ холбоо барь. Өөрийн амьдрал дээр сайн зүйл бүтээ. Гэр бүлээ тайван орчинд авч яв. Өөрийн мөрөөдөл дээрээ ажил. Заримдаа нийгмийг, дэлхийг аврах хамгийн бодит алхам бол өөрийн дотоод ертөнцийг нураалгүй авч үлдэх байдаг. Заримдаа хамгийн бодит эсэргүүцэл бол айдас дунд амьдралаа, өөрийн гэгээ сайхан мөрөөдөл зорилгоо алдахгүй байх явдал юм. Заримдаа хамгийн том хариулт бол өөрөө гэрэлтэй хүн хിവэр үлдэх байдаг шүү. Одоо би танд сөрөг мэдээлэлээс өөрийгөө хамгаалахын тулд өдөр тутамдаа хэрэгжүүлж болох энгийн боловч нөлөө ихтэй хэдэн дүрмийг танилцуулъя. Дүрм 1. Өглөөс ирээд шууд мэдээ, сошиалыг бүүнэ. Өглөөний эхний мөчүүд бол таны дотоод орон зай хамгийн зөөлөн, хамгийн эмзэг байдаг үе. Тэр мөчөд дэлхийд дахинд болж байгаа бүх бухимдал руу орох хэрэггүй. Сэрээд дор хаяж 20-30 минут өөрийнхөө талд бай. Амьсгал, чимээгүй суу, ус уу, тэмдэглэл хөтөл, бодлоо цэгцэл. Өнөөдөртөө ямар хүн баймаар байгаагаа сана. Дэлхий чамайг эхний 5 минутанд булаагаад авах албагүй. Өдөр эхлэхээс өмнө өөрийн төвөө эхлээд ол. Дүрм 2. Унтахын өмнө бараан контент бүх хэрэгэл. Хүн унтахынхаа өмнө юу үзнэ тэр нь дотор нь үлддэг. Аимшигтай мэдээ, бухимдалтай комент, хэрүүл маргаан, гэмт хэрэг, уралтын түүх, эмгэнэлт бичлэг үзээд шууд унтах гэж оролдвол бие чинь амархаа болдог. Тиймээс унтахаас дор хаяж 1 цагийн өмнө өөрийгөө тайвшруулах орчин руу ор. Зөөлөн аялгау, тайвшруулах контент сонсож болно. Ном унш, орчны дуу чимээгээ намсаг. Шаардлагатай бол утсаа хол тавь. Нойр бол таны сэтгэл зүйн хамгаалалтын нэг том тулгуур. Дүрм 3. Мэдээллийн их сурвалжаа цөөл. Хүн олон газар, олон хүнээс олон янзаар мэдээлэл авах тусам илүү ухаалаг, хэрсүү болно гэж боддог. Гэтэл заримдаа эсэргээрээ хүн илүү төөрч будилдаг, илүү их ядардаг, илүү түгшдэг. Тиймээс цөөн хідэн итгэлтэй их сурвалжаа сонго. Тэгээд тогтмол тэндээсээ мэдээлэлээ ав. Санамсаргүй пэйж хуудас, сенсацтай мэдээлэл, урт комментийн хэсэг бүр таны багш байх албагүй. Таны анхаарал өөрөө хит үнэтэй энерги юм. Түүнийг хэнд ч хамаагүй өгч болохгүй. 4 дахь дүрм. Комментийн хэсэг бол үргэлж хэрэгтэй газар биш. Зарим хүмүүс мэдээлэлээсээ илүү коммент хэсэг рүү н ороод ядардаг. Учир нь тэнд уур, доромжлол, буруу ойлголт, туйлшрал,
Хүмүүсийн шийдэгдээгүй зовлонгууд бүгд гарч ирдэг. Тиймээс постыг нь уншаад гарч явж болно. Мэдээг мэдээд тэндээ зогсож болно. Заавал доош гүн орж хэдэн зуун хүний бухимдлыг дотроо авч оруулах шаардлагагүй. Энэ бол зогтож байгаа хэрэг биш. Энэ бол таны хэл хязгаар. Тавдах дүрм. График контентоос шууд зайлсхийж болдог. Зарим хүмүүс би үнэнтэй нуур тулах ёстой гэж бодоод хэтэрхий харгас аимшигтай дүрс бичлэгийг хүртэл үздэг. Гэхдээ нэг зүйл ойлгоорой. Бодит байдлыг мэдэх нь нэг хэрэг. Өөрийн сэтгэлд шарах үлдээх хэмжээний дүрслэл үзэх нь өөр хэрэг шүү. Чи гарчиглаад тайлбарыг нь товчхон уншаад мэдээд өнгөрч болно. Харин заавал тэр хүнд дүрслэл муухай зураг бичлэгийг бүгдийг өөртөө оруулах албагүй. Чи хүнлэг бай гэвэл өөрийгөө сэтгэл зүйн хувьд хамгаалж сурах хэрэгтэй. Дүрм 6. Сөрөг мэдээллийн дараа заавал эерэг тэнцвэржүүлэх зүйл хэрэгэл. Энэ их чухал. Хүмүүсийн түгээмэл алдаа юу вэ гэхээр сөрөг мэдээлэл үзээд л тэндээ үлддэг. Гэтэл үнэндээ чи тэнцвэр үүсгэх хэрэгтэй. Жишээ нь байгалыг харах, сайн мэдээ сонсох, урамтай эерэг зүйл унших, өөрийн зориг мөрөөдлөө санах, талархах 3 зүйлээ бодох, дуртай хайртай хүнтэйгээ ярих, сайхан ирээдүгээ бүтээх ажил руугаа буцаж орох. Дэлхийд бараан сар зүйл байгаа нь үнэн. Гэхдээ зөвхөн тийм л зүйл давмгайлж байгаа гэсэн үг биш. Хүн зөвхөн муу мэдээлэл сонссоор байвал нийгмийг бүхэлд нь тийм гэж харж эхэлдэг. Тиймээс үүнээс сэргийлж санаатайгаар тэнцвэржүүл. Одоо өөрөөсөө нэг зүйл асуугаарай. Сүүлийн үед чи дараах шинжүүдийг мэдэрч байна уу? Амархан уурлаж байна уу? Тайван сууж чадахгүй байна уу? Дотор байнга нэг л хүнд мэдрэмжтэй байна уу? Ирээдүйн талаар гутранг бараан бодол ихсэж байна уу? Унтахад хэцүү байна уу? Хүмүүст итгэх итгэл буурч байна уу? Утсаа тавьсны дараач сэтгэл нэг л ивгүй үлддэггүй. Хэрв тийм бол чамд ямар нэгэн зүйл буруу байгаа юм биш. Чиний мэдрэлийн систем хитийг ачаалал авсан байна. Тэгээд энэ үед хийх хамгийн зөв зүйл бол өөрийгөө шүүмжлэх биш, хамгаалах. Би яагаад ийм эмзэг байгаа юм бол гэж өөрийгөө зэмлэхийн оронд би сүүлийн үед юу их хэрэглэв гэж асуу. Заримдаа бидний сөрөг орчны хэрэглээ маань хэтэрчихсэн байдаг. Одоо би дахин нэг чухал зүйлийг зөвлөе. Өөрийнхөө сэтгэл зүй, мэдрэлийн систем, өөрийнхөө төлөв төвшин байдал, эдгээрийг хамгаалах нь хизээч хувиа хичээсэн зүйл биш. Учир нь та тайван байх угаасаа хэрэгтэй. Яагад гэвэл тайван хүн л зөв саруул бодож чадна. Та төлөв төвшин байх хэрэгтэй. Яагад гэвэл төлөв төвшин хүн л өөрийн амьдралаа амжилттай бүтээж чадна. Та дотроо нурчихгүй байх хэрэгтэй. Яагад гэвэл энэ дэлхийд айдас нэмэх хүн биш, харин тогтун, гэрэлтэй хүн хэрэгтэй. Иймд бүхнийг дотроо ганцаараа үүрэх ёсгүй гэдгээ санаарай. Та бүх эмгэнэл гунигтай зүйлийг эмпат мэдрэмжтэй байгаа минь энэ гэд өөрийнхөө туулж өгөх албагүй. Та бүх комент, пост, шуугианд оролцох албагүй.
Харин ухаалаг байж болно. Мэдээлэлтэй байж болно. Хүнлэг сайхан сэтгэлтэй байж болно. Тэгсэн мөртлөө дотоод амар амгалангаа хамгаалж болно. Энэ хоёр зэрэгцэж чадна гэдгийг хэлмээр байна. Ингээд дугаарынхаа төгсгөлд нэг санал руу би таныг холбъё. Хэрвээ та сүүлийн үед сошиалын хит их шуугиан бараа мэдээлэл олон хүний орилон замбраагүй контентоос жаахан залхаад өөртөө арай өөр орчин хүсэж байгаа бол би таныг өөрийнхөө Patreon бүлгэмд урьмаар байна. Сард ердөө $11 буюу 39,000 төгрөгийн membershipтэй. Гэхдээ дотор нь маш их үн цэнтэй зөвхөн үзээд өнгөрөх төр зургийн контент биш, илүү гүн, илүү чанартай, илүү тарих сэтгэлийг тэжээх агуулгууд байгаа. Тэр дундаа миний маш хайртай хэсэг бол сайн мэдээний нэвтрүүлэг. Бид байнга муу мэдээ сонсоод л байвал дэлхийд сайн зүйл огт үлдээгүй юм шиг санагдаж эхэлдэг шүү дээ. Тиймээс хаяач гэсэн албаар зав гаргаад сайн сайхан мэдээлэл сонсож байх хэрэгтэй. Дэлхийд итгэх итгэлээ бүрэн алдахгүй байхын төлөө сэтгэлээ тэнцвэртэй авч явахын тулд хүн төрлөختөнд гэрэлтэй зүйлс одоо ч байсаар байгааг өөртөө мэдэж авахын тулд Patreon бүлгэм дотор та зүгээр нэг контент үзэхгүй, өөрийн мөрөөдөл, зорилго, өсөлт хөгжил, илүү сайхан хувилбараа бүтээхэд төвлөрсөн тусгай орчинд орох юм. Өөрөөр хэлбэл зүгээр л алгоритмын урсгалд хөөх биш. Өөрийнхөө амьдралыг бүтээх тал руу анхаарлаа буцаах орчин байх болно. Тэгээд хамгийн гоё нь энэ бол ороход хэцүү том шийдвэр биш. Зүгээр л өөртөө би ийм орчинд баймаар байна гэж шийдэх жижигхэн алхам. Хэрвээ та илүү тайван, илүү гүн нутагтай бас өөрийгөө хөгжүүлж мөрөөдөл рүүгээ төвлөрөх орчин хайж байгаа бол бичлэгийн тайлбар хэсэг болон пин комментэд байгаа линкээр орж нэгдээрэй. Магадгүй энэ бол амьдралд чинь тус олох зөв алхам байж болно. Эцэст нь өнөөдрийн дугаараас ганцхан зүйлийг аваад үлдээрэй. Дэлхий хатуу байлаа гэд та дотроо тийм хатуу байх албагүй. Мэдээлэлтэй бай, ухаалаг бай, гэхдээ өөрийгөө хамгаал. Таны тайван байдал бол үл тоомсорлол биш. Энэ бол ухаан, энэ бол хэл хязгаар, энэ бол хүч. Миний подкасттай хамт байсан танд баярлалаа. Хэрвээ энэ яриа танд хэрэгтэй санагдсан бол шеэр хийгээрэй, мөн коммент хэсэгт сэтгэлдээ хуваалцаарай. Дараагийн подкастын дугаараар дахин уулзъя.